Би энд дурын нэг гурвалжин зурчихсан маань дотоод өнцгүүдийг тэмдэглэсэн байгаа. Энэ бол X, энэ бол Y, энэ бол Z. Гурвалжины дотоод өнцгүүдийн нийлбэр өөрөөр хэлбэл X дээр нэмэх нь Y, нэмэх нь Z нь 180 градус байдаг гэдгийг би энд батлах гээд байна. Яаж батлах вэ гэхээр бидний параллел шулуун болон огтлогч харгалзсан өнцгүүдийн талаар мэддэг бүхнээ ашиглана. Ингэхдээ би гурвалжны талууд болох хэрчмүүдийг шулуунууд болгон үргэлжлүүлэн зурна. Энэ доор байгаа талыг төсвөлгүй үргэлжлүүлбэл энэ улбар шар өнгийн шулуунтай болно. Ахаад яах вэ гэхээр гурвалжны энэ оройг дайрсан энэ улбар шар шулуунтай параллел шулуун байгуулна. Ийм шулууныг үргэлж байгуулж болдог юм. Ердөө энэ цэгээс эхлээд энэ шулуунтай ижил чиглэл зурвал хизээж охилолцохгүй тийм шулуун гарч ирнэ. Бие биедээ ойртохчгүй бас холдохчгүй шулуунууд. Тэгэхээр энэ шулуунууд хизээж огтлолцохгүй. За энд байгаа эдгээр хоёр шулуун нь параллел шулуунууд. Энэ шулуун тэр шулуунтай параллел. Одоо харин анхны гурвалжныхаа үлдсэн хоёр талыг шулуун болгон үргэлжлүүлэн зуръя. Хардаа яахын аргагүй энэ хоёр параллел шулуунуудын огтлогч байгааз. Тэгэхээр параллел шулуунуудын огтлогч байна гэдэг чинь энд харгалцсан буюу гадаад өрөөл өнцгүүд заавал байна гэсэн үг. Үүнээс харвал энэ өнцг нь огтлогчийн параллел шулуунуудын доод талын улбар шар шулуунтай огтлолцоход үүссэн өнцөг байна. Тэгвэл огтлогчийн дээд талын цэнхэр шулуунтай огтлолцоход үүссэн харгалзсан өнцөг хаана байна вэ? Огтлолцлын баруун дээд талын өнцг нь бас X байх ёстой. Эндээс ил болж байгаа нэг зүйл бол X өнцгтэй босоо өөр нэг бас нэг өнцөг байна. Эдгээр шулуунуудын огтлолцолд энэ өнцгтэй босоо өнцөг энд үүсч байна. Иймд энэ өнцөг бол X, энэ өнцөгч мөн X байна. За яг адилханаар гурвалжны үлдсэн талыг шулуун болгон үргэлжлүүлье. Ингээд энэ талыг үргэлжлүүлвэл энэ маань шулуун болно. Одоо энэ шулуун ягаан шулууны нэгэн адилаар параллел шулуунуудын огтлогч болж хувирлаа. Хардаа энэ Y өнцөг маань огтлогчийн параллел шулуунуудын доод талын шулуунтай огтлолцоход үүссэн өнцөг байна. Тэгэхээр түүний харгалзсан өнцөг нь дээд талд нь хаана байх вэ? Энэ өнцөг нь ногоон шулуун, ногоон огтлогч цэнхэр шулуунтай огтлолцоход үүссэн энэ өнцөгтэй харгалзсан. Түүний босоо өнцөг нь тэгвэл аль нь вэ? Мэдээж энэ өнцөг. Тэгэхээр энэ ч бас Y хэмжээтэй. Одоо харин бид батлахад бэлэн боллоо. Учир нь бид энэ өнцгүүдийн хэмжээг мэднэ. Энэ өнцөг нь X, энэ өнцөг нь Z. Эдгээр нь хамар өнцгүүд байна. Нэгтгэхэд нэг өнцөг болгоод харвал ийм өнцөг болгвол энэ том өнцөг ямар хэмжээтэй вэ? Энэ чинь X дээр нэмэх нь Z байна. X дээр нэмэх нь Z байна. Тэгтэл энэ өнцөг маань энд байгаа энэ Y өнцөгтэй хамар өнцгүүд байгааз энэ том өнцгийн хэмжээ X дээр нэмэх нь Z байгаа. Түүн дээр энэ ягаан өнцгийн хэмжээг буюу Y-ийг нэмэхэд 180 градус гарах ёстой. Учир нь эдгээр өнцгүүд хамар өнцгүүд шүү дээ. Ингээд том өнцгийн хэмжээ буюу X дээр нэмэх нь Z, нэмэх нь ягаан өнцөг буюу хамар өнцгийг нэмэхэд 180 градус байх ёстой. Хамар өнцгүүд болохоор тэр. За ингээд цагаан толгойн дараалалаар нь бичээ гэвэл байруудыг нь салчилж болно. Гэхдээ бид батлах ёстойгоо баталчихлаа. Гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр X дээр нэмэх нь Z, нэмэх нь Y, эсвэл X дээр нэмэх нь Y, нэмэх нь Z гэж бичээ. Цагаан толгойн дараалалаар бичихгүй бол та нарт эвгүй санагдаад байж болох юм. Дахиад бичвэл X дээр нэмэх нь Y, нэмэх нь Z нь тэнцүү 180 градус байна. Ингээд болчихлоо.